Хэлийг хүргэснийхаа дараа Монгол Улсын их хурлын гишүүн Уянгатай холбогдсон мэдээлэл авъя. Байна уу? Байна уу? Оо байна. Уянга гишүүнтэй холбогдсон уу? Тийм ээ. За өдрийн мэнд төргий танд. Өдрийн мэнд. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3-аас шууд эфирийн утсаар холбогдсон байна. За энэ шил ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулсан. Тэгээд энэ хуульд одоо өөрчлөлт орсноор төрийн өмчөд эрдэм шилгээний байгууллага нь судалгааны үндсэн чиглэлээр тендерийн сонгон шалгаруулалтанд оролцоход одоо тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх болж байгаа юм байна штэ. Тэгэхээр яг энэ талаарх мэдээллийг тодруулж бас манай сонсогчдод мэдээлэл хүргээч гэж холбогдлоо. Маш их баярлалаа. Холбогдсон баярлалаа. Тэгээд шил ухаан технологийн тухай хуулийн дагуу бол ер нь тэгээд манай Монгол улсад бүх шил ухааны суурь судалгаанууд хийгээд байгууллагууд маань бас нэлээд сайн бэхжээд явах хэрэгтэй байдаг. Гэхдээ яг энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах гингүүд шил ухааны академи харьяа эрдэм шинжилгээний олон хүрээлэн байгаа. Бас төрийн өмчөд ихтэй сургуулиуд ерөөсөө худалдаа авах үйл ажиллагаанд буюу тендерт орж чаддаггүй. Төсвийн мөнгөөр маш их хэмжээний судалгааг хийлгэхээр болон жил болгон зарлаад сонгон шалгаруулалт хийгээд явдаг. Тэгтэл яг судалгааны байгууллагууд маань өөрсдөө тендерийн гүйцэтгэлийн баталгаа гэдэг маш олон сая төгрөгийг байршуулах шаардлагатай байгаа гэдэг болохоор хоош суучдгаа. Тэгээ энийг ер нь болиулъя гэдэг дээр гишүүд нэгдээд эрэлт гишүүнтэй хамт хос хоёр гишүүн тэгээ бид гурав нэгдээд хуулийн төсөл дээр ажиллаад жил тойронгийн дараа сая 5 сарын 1-ний өдөр батлуулж тэгээд одоо манай төрийн өмчөд эрдэм шинжилгээний байгууллагууд маань их хариуцлагатай энэ судалгааныхаа ажлыг гүйцэтгэх эхлүүлдэг. Зөв. Иргэдэл гишүүнтэй бас ярилцаад яг энэ хууль батлуулах явцын талаар яриулж ирсэн л да. Тэгээд тэр үеэс иргэдэл бид нар чинь нөгөө нэг 126 болсноос хойш гишүүдээ сайн танихаа байсан. Тэгээд бас сайн нөгөө та шил ухааны салбарт олон жил ажилласан өнөө өөрийгөө жаахан танилцуулаач гэд тэгжсэн. Яг тэрнтэй утга нэгтэйгээр бас манай сонсогчдод ийм гишүүн бас байдгийм байх гэд ороод ирлээ. Та бас манай сонсогчдод өөрийгөө жаахан танилцуулаач. Гишүүн болохоос өмнө аль салбарт одоо ажиллаж байсан бэ? Танаа радиог бас өөрөө сонсдог хүний хувьд та өнөөдөр холбогдож байгаа их баяртай байна. За 126 гишүүнтэй болсон 76 гишүүнтэй байхад ч гэсэн яг хүмүүс бол өөрсдийнхөө ажилладаг салбарынхаа төлөөлөлсөн гишүүдээ ч юм уу яг өөрсдийнхөө өдөр тутмынхаа амьдралд ойрхон зүйлүүдтэй холбоотойгоор л улс төрийг сонирхдаг байдаг юм лээ. Тийм яг үнэ. Тэгээд миний хувьд болохоор тийм болдын Уянга гэдэг 2024 онд улсын хурлын гишүүнээр одоо Монгол Ардын намаас жагсаалтын 10 бичигдэж орохоос өмнө бол яг хуучнаар уулуурхай хүндүүлдвэрийн яамд газрын дарга төрийн албаа хаагчаас ахуулаад децад хүртэл ажиллаж байсан. Ер нь уулуурхай салбартаа магадгүй илүү танигдсан баг. Тэгээд ер нь бол эрдэм шинжилгээний өөрөө хүн би шил ухааны технологийн сургуульд геологийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Дараа нь хувийн хвшилд ажиллаж байгаад тэгээд Харвардын их сургуульд 2010-аас 16 оны хооронд магистр докторийн зэрэгээ байгалийн ухааны чиглэлээр хамгаалсан юм байна. Зөв. Тэгээд 17-оос 19 оны хооронд Японд Токиогийн их сургуульд бас судлаачаар ажиллаж байгаад 19 онд Монголд ирээд шүтист ажилласан. Тэгээд тэрнээс 20 оноос хойш бол дандаа төрийн албан хаагч төрд ажиллаж байгаад одоо бол улс төрийн албан хаагчаар ажиллаж байна. Тэгээд шил ухааны технологийн сургуулийн зөвлөх профессор гэж явдаг. Тэгээд яг чуулганы завсралгаагаар надад олдож байгаа ганц боломж нь 2 дугаар сард л байдгийн. Тэгээд Өмнөг аймгийн шил ухааны технологийн сургуулийн салбар сургуульд бас эдийн засаг, уулуурхай эдийн засаг гэдэг хичээлийг ороод 2 дахь хичээлдээ сая орсон. Тэгээд ер нь хууль тогтоох байгууллагт ингээд ажиллаад уулуурхай салбартай холбоотой асуудлууд нөгөө байгалийн ухааны чиглэлийн хуучраас аюул их оногдоод ирчдэг. Гэхдээ үндсэн суурь маань өөрөө бас эрдэм шинжилгээний ажил нэлээд хийсэн олон улсын сэтгүүлд дотоод олон үйлс хэвлүүлж байсан хүний хувьд
яг ийм манад нүүрлээд байгаа бодит нөхцөл байдал нь эрдэмтэд дээр маань юу тулгараад гэдгийг бас цацхаас нь мэд. Тэгээ энэ агуулгаараа академичтай ярьж агаад энэ төсөл дээр ажилласан зүйтэй гэд төслөө өргөн барьсан. Тэгээд ажил хэрэг болж байгаа тул баяртай байгаа. Зөв. За тэгвэл ер нь одоо зөвөр ингээд инженеэр ойлгоход яг би өмнө нь бол одоо юу гэдэг ингээд те одоо ингээд за археологийн хүрээлэнч гэдэг юм уу те за палеонтолог тэрний судалгаан чинь одоо масрах зардал гарна штэ те. Тэгээ одоо энэ судалгаа молгооны ажил дээр за ингээд улсаас төсөв батлуулж авдаг юм байна да гэж бодож байсан. Тэнгүүд мэдээж одоо юу гэдэг ингээд нэг ямар нэгэн тендер зарлагдлаа гэхэд яг ингээд энэ улсын байгууллага тэр тендерт өмнө нь одоо ордог байсан байлгүй дээ. Гэхдээ нөгөө нэг барьцаа хөрөнгө гэдэг юм болохоор айгу хэцүү байсан учраас одоо энэнээс чөлөөлөгддөг болчлоо л гэж зүгээр шууд утгаар нь ойлгочод болох юм байна те. Зүг үү? Шууд утгаар нь ингээд ойлгочих. Дээр нэмээд ганцхан зүйлийг хэлгээд одоо нөгөө төсвөөс тавигдж байгаа мөнгө яаж зарцуулагдах вэ гэхээр энэ худалдаа авалтын тухай хууль гээд ер нь сонгон шалгаар уултыг бидний хэлсэн шиснаар тендергээд нэрлэгдээ сонгон шалгаар уулт зарлагдж байгаа. Тэгээ энэ яг хууль бас нэлээд төвхтэй хууль гэдэг нарийн ингээд судлахаар одоо ямар ч татварыг өргөө байх ёстой. Одоо сонгон шалгаруулалт орж байгаа компаниуд. За тэгээд тендерийн баталгаа гэдэг ихлээр бас нэлээх мөнгө тавих хэрэгтэй. Дараа нь яг тендертэй шалгарааг бол буцаагаад авдаг л та. Дараа нь гүйцэтгэлийн баталгаа гэж шинэ 2 жил үргэлжлэж байгаа төсөл байлаа гэж одоо тэр нэг тэр бомб бүрхүүлтэй ерөн суурь судалгаанууд арай багаар байгаад байдаг. Тэгтэл нэг хэдэн 10 саяар нь тухайн байгууллага гүйцэтгэлийн баталгаа гэдэг банкнд мөнгө байршуулах гэдэг. Тэгэхээр нөгөө яг төсвийн байгууллага бодоод үзэхэр чинь нийгмийн даатгалын шимтгэл дээр өртөө ямар нэгэн татварын одоо машин байлаа гэдэг тэрнийхэн татвар дээр өртөөл байхад л ингээд тендерт орж болохгүй нэг юм төсвийн байгууллага байж нэг карманаас нь нөгөө карманда нэг юм тодорхой өхмөл мөнгийг заавал байлгахыг шаардвал тэгснэ ингээ өөрсдийнхөө эрдэм шинжилгээний байгууллагыг нэг тийм дэмжихгүй гэж байгаа юм шиг айгүй их чангалцсан байдаг юм лээ. Тэгэхээр уул нь бол альва эрдэм шинжилгээний байгууллага одоо археологийн хүрээлэнгээ та хэллээ. Энэ байгууллагууд маань ямар судалгааны ажил хийсэн бэ? Ямар эрдэмтдтэй вэ гэдгээр олон улсад ингээ чагсаад явж байгаа байтал манай Монгол улсад нөхцөл байдал нь зөвөр одоо нэг хувийн компани нэрээр тухайн эрдэмтэд маань гэрээт байдлаар ажиллах нөхцөл рүү орчихсон аюул олон жил явчихсан. Тэгэхээр энийг урд нь бол эрдэмтэд ярьдаггүй ярьдаг байсан. Гэхдээ нөгөө аюул олон улсын хурлын гишүүд эрдэм шинжилгээний ажлын талаар нэлээд тийм одоо их тод ярьдаг болоогүй байх үед олонхийн саналыг авч чадахгүй байгаа юм лээ. Зөв. Тэгэхээр одоо болохоор жаахан төлхөө ярьж хэлээд эрдэм шинжилгээний байгууллагуудаа дэмждэг болёо гингүүд бас бусад гишүүд маань ойлгоод дэмжиж өгсөнд бас их баяртай байгаа. Тэгээд зөвөр ер нь улсын ингээ хөгжлийг харахаар эрдэм одоо шинжилгээ ухаандаа зарцуулж байгаа мөнгө нь их байх тусмал тухайн улс аюу хөгжилтэй байдгийг шууд юм хамааралтай харагддаг. Тэгэлгүй яах вэ? Манай улсад бол тийм биш ээ. Тэгээд явандаа энэ хууль маань эрдэм шинжилгээний байгууллагуудын чадварыг илүү тод харуулсан тийм сайн хэрэгжилтийг авчирна л гэж найдаж байгаа. Зөв. За ойлголоо. За өнөөдөр сонсогчдод маань тодорхойлгоо яриа хүргэсэн Монгол Улсын хурлын гишүүн Уянгатаа баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За маш их баярлалаа. За тантай бас танилцсандаа их таатай байна. Баярлалаа танд. За.